Олон улсын спортын хутга шидэлтийн холбоо, Монголын спортын хутга шидэлтийн холбоо хамтран спортын хутга шидэлтийн Азийн авраг шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулж байна. Тэмцээнд Монгол улсын шигшээ багийн тамирчид болон Оросын холбооны улс, Казахстан улсын 100 гаруй тамирчид оролцож, сонгодог зай, хурдан шидэлт, эргэлтгүй шидэлт, холын шидэлт, ритм шидэлт болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын төрөлд өрсөлдөж байна. Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медалийг хүртсэн байна. Олон улсын спортын хутга шидэлтийн холбооноос уг амжилтыг үнэлэн Аз тэмээ аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монгол улсад тэр дундаа Дархан уул аймагт инхүү зохион байгуулж байна. За Монгол улсад спортын хутга шидэлтийн төрлийн спорт маань үүсэж өгчөөд 1 жил 6-7 сарын өмнө үдэж байна. Энэ хугацаанд Монголын тамирчид маш эрчимтэй уг спортоор хичээлж өнөөдрийн байдлаар 1200-300 гаруй тамирчид хамрагдаж байна. Үүнээс 500 орчим тамирчид идэвхтэй хичээлж байгаа. Энэ 500 тамирчдаа сонгон шалгарсан Монгол улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан баг тамирчид өнөөдөр олон улсын тавцан дээр Азийн авраг шалгаруулах тэмцээнд оролцож байна. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд бидний гаргасан амжилтгүй 2025 онд бид нэр төв дэлхийн 5 тэмцээнээс нийт дөнгөөр 56 медаль авсан байдгийг. За энэ жилийн 6 сарын эхээр 5 сарын сүүлчээр улсын авраг шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. За энэ арга хэмжээг зохион байгуулахад Монголын соёл спорт аялал жуулчин залуучуудын яам, бэдмэр спортын улсын хороо, за мөн Дархан аймгийн засаг даргын хамгийн газар төвийн хамт олнууд, мөн бэдмэр спортын Дархан салбар хороо, за бусад байгууллагууд үүн дотор Оросын элчин сайдын яам, өнөөдөр элчин сайдын яамны цэргийн атиш хурандааг нь хошууж генерал Петрунын нэрж оролцож байгаа. За маш өндөр ач холбогдол өгж бид арга хэмжээг зохион байгуулж байна. Бид энэ Азийн авраг шалгаруулах тэмцээнээс цомоо эх орондоо авч үлдэхийг хичээн ажиллаж байна. Спортын хутга шидэлтэн нүдний баримжаа, зайны мэдрэмж, булчингийн зангирал тайвшралыг хянах чадварыг хөгжүүлдэг бөгөөд ямар ч насны хүн хичээлэх боломжтой өвөрмөц сонирхолтой спорт юм. Хутганы хувьд хүнд хөнгөн гэсэн 2 төрөлтөө байдаг ба жинхэнэ хувьд 280 граммаас 320 грамм хүртэлх жинтэй байдаг байна. Олон улсын спортын хутга шидэлтийн холбооноос 2032 он гэхэд энэхүү спортыг олимпийн нэг төрөл болгохоор төлөвлөж байна. Значит, жилийн өмнө 2025 онд дэлхийн аваргыг Монгол улсад Улаанбаатар зохион байгуулж байсан. Одоо бол анх удаага Дархан уул аймагт Азийн аваргыг зохион байгуулж байна. За Оросын холбооны улсаас 40 гаруй тамирчин ирсний 10 нь бол Оросын холбооны улсын мастер, 6 нь бол олон улсын хэмжээний мастер тамирчид байна. Одоо бидний төлөвлөгөө бид нар энэ спортын хутга шидэлтийн төрлийн спортыг параолимп болон олимпийн төрлийн спортууд оруулахаар ерөнхийдөө бэлтгэл ажлыг хангаж явна. Ер нь 30 оноос өмнө параолимпийн нэг төрөл, 32 он гэхэд бид нэр олимпийн нэг төрөл спорт болгож хөгжүүлэхээр зорж байна. Одоо бидний манай спортын төрлөө нь бол маш олон төрөлтэй 3 м-ээс 9 м хүртэл метрийн зайгаараа тэгээд түргэн шидэлт, эргэлтгүй шидэлт, ритм болон холын шидэлтийн төв гэсэн төрлүүдтэй. За насны хувьд бол тамирчид 10 наснаас 18 нас, 19 наснаас дээш бидэрт бол насны дээд хязгаар гэж бол байхгүй, хэд хүртэл чадах хүртэл хичээлэх боломжтой. За энэ спортод бол 2 төрлийн хутлага ашигладаг. Тэр нь SMN буюу SMN нэмэх гэсэн 2 төрлийн хутлага. SMN гэдэг төрлийн хутлага нь бол хүүхдүүдийн зориулагдсан, хүүхдүүдийн өрсөлдөж зориулагдсан хутлага. Энэ нь болохоор 280 грамм жинтэй. SMN нэмэх нь болохоор том хүмүүст зориулагдсан арай хүнд 320 грамм жинтэй. 2 года. Дархан уул аймгийн бэдмэр спортын газрын дэргэд хутга шидэлтийн онц Дархан клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү тэмцээнд Дарханаас 4 тамирчин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.